Үгэн тест нь үгсийн ерөнхий эхлэлийг олох, анаграммыг тайлах, үгийн ерөнхий төгсгөлийг олох, үгсийг зөв дараалалд оруулж сургаал үг бүтээх, үгээр сэтгэе гэсэн 5 төрлийн даалгавартай байдаг. Эдгээр даалгавар нь үг үсгийг ашиглан оюун сэтгэхгүй, найруулгын чадвар, үгийн баялаг, хэл ярианы чадварыг хөгжүүлдэг. Дараах бодлогуудыг бодохдоо ерөнхий нэг эхлэлтэй хаалтан байх цэгийн тоон нөхөх үсгүүдийн тоог заана нэр үг байна гэдгийг анхаараарай. Үсгийн ерөнхий эхлэлийг олохдоо эдгээр үгсийн ерөнхий эхлэл нь юу вэ? Үгсэд утгыг нь мэдэхгүй үг байна уу гэдгийг ажиглаарай. Хэрвээ утгыг нь мэдэхгүй үг байвал толь бичих хэрэглэн мэдэж аваарай. Үгсийн ерөнхий эхлэлийг олоорой. Эндээс харахад 2 цэг байгаа учраас 2 үсэг нөхнө гэсэн үг. Иймээс үгийн эхлэл нь ха буюу хавар, хаван, хальс, хамар гэсэн үгүүд үүсэж байна. Анаграмм тайлах бодлого. Үсгүүдийн байрыг өөрчлөн утга төгөлдөр тохирох үгийг олох бодлогыг анаграмм тайлах бодлого гэнэ. Энэхүү бодлого нь боломж шавхах чадвар, үгийн баялаг сэтгэхгүй хурдыг сорьдог. Утгыг нь мэдэхгүй үгсийг толь бичих хэрэглэн мэдэж аваарай. Бодлого 2. Анаграммыг тайлж илүүц хувилбарыг олж дугуйлаарай. А, Б, В, Г. Эндээс харахад А нь цэцэг, Б нь навч, В нь үндэс, Г нь шуурга. А, Б, В 3 нь ургамлын эрхтэн, харин илүүц үг нь шуурга байна. Үгийн ерөнхий төгсгөл олох бодлогуудын хувьд өгөгдсөн үг нь ерөнхий нэг төгсгөлтэй. Хаалт доторх цэгийн тоон нөхөх үсгүүдийн тоог заана. Нэр үг тэмдэг нэр байна гэдгийг анхаараарай. Бодлого 3. Үгийн ерөнхий төгсгөлийг олоорой. Эндээс харахад 2 цэг байгаа учраас 2 үсэг нөхнө гэсэн үг. Тиймээс тулга, тамга, шанга, унга гэсэн үг бүтэж байна. Бодлого 4. Эхний үгийн төгсгөл сүүлийн үгийн эхлэл болдог хэсгийг олоорой. Эндээс харахад 3 цэг байгаа учраас 3 үсэгтэй үе нөхнө гэсэн үг. Ингээд амсар, сарлаг гэсэн үг бүтэж байна. Бодлого 5. Үгсийг зөв дараалалд оруулан утга төгөлдөр сургаал үг бүтээгээрэй. Дэлхийг гээгүүлдэг, түмнийг эрдэм, алтан, нар гээгүүлдэг ард. Эндээс алтан дэлхийг нар гээгүүлдэг, ард түмнийг эрдэм гээгүүлдэг гэсэн сургаал үг бүтэж байна.